X нь нэгээс нэгийн хооронд байх аливаа X хооны нэг аксинус X дээр нэг нь арк косинус X нь 21 гэдэг хэлдэг. За бүгдээ нэг батлаа та. Аксинус X дээр нэг юм. Арк косинус X хэлдэг. Нэг зүйл байна. За энийг яаж болох вэ? X хоног. За яг та олж үзэхэд яг хаан тохиолдол болоод ирэх юм байна. За тэгвэл бид энийг хэд тохиолдол. За энэ батлагдсан уу? За энэ теорем хаа батлах юм бэ? Арк times X дээр нэг нь арк times X нь 21 гэдэг хэзээ байдаг байна гэж байна. За энэ болохоор теорем нэг юм аа дээр юм тий. За энэ теоремыг бас яаж батлах вэ? Дөрөв X тооны хөдөлгөөс дөрөв За ер нь энэ тэнцвэр ийм байдаг гэдгийг одоо батлаж байгаа шүү дээ тий. За бас дөрөв X тооны хөдөлгөөр X тооны ямар нэгэн тоо оруулах яг тухайн нэг тоо гэх юм байна. За тэгвэл ерөнхийд хууль батлахын үед яг энэтэй адилхан. За адилхан гэхдээ яг тангас хоёрны пигээс нь альфа юусаа хэлдэг. За энэ теоремыг батлахын тулд энийг ашиглаж байна. За бүгдээр энийг болохоор яг энэтэйг адилхан гэжтэй батлаарай заяа. За тийм бүгдээр бичиж энэ батлахын тэрийг ашиглаж батлана гэж хэлж аваад. За бүгдээр энийг ч татсан шалгал. За энэ аксинус X-ийг бүгд яах гэж байгаа вэ? Бид нэр өнөөдөр үзсэн ямар сүлд билээ? Тригонометрийн уран бүтээлтэй. Тригонометрийн уран бүтээлийн хоорондын хамаарлал гэсэн хичээл үзэж байгаа тийм үү? За тэгвэл багш юу хэлсэн? Тригонометрийн дурын уран бүтээлийг бусад бүтээр нь илэрхийлэхийг тригонометрийн уран бүтээлийн хоорондын хамаарлал гэдэг амаа. За тэгэхээр одоо яах нь вэ? Энэ уран бүтээлийг бусад бүтээр нь илэрхийлэх юм тийм. За аксинус X функцийг бусад функцээр нь илэрхийлэх. Тэгэхээр бид нэр эхлээд за саяны ашигласан аксинус X тэнцүү альфа b гэдэг шүү дээ. За энийг ашиглах. За хоёр талаас нь синус авахаар юу болох вэ энэ маань? Синус аксинус X тэнцүү. Синус. За аксинус X функцээр бид яасан? Аркосинус X функцээр илэрхийлчихлээ. За одоо ямар хоёр функцээр илэрхийлэх вэ? За тэгвэл такс функцээр илэрхийлэх нь яах вэ? Синус альфа. Синус альфа бахан. Косинус. За тэгвэл энэ за энийг одоо бүгдийн синусаар илэрхийлэх нь яах вэ? Тэгвэл синус альфа тэнцүү таарс хэлбэр because одоо энэ бүгдээрээ бүгдийн синус болгодог. Косинусын синус болгосон. Синус нь өөрөө синус арай. Тэгэхээр косинусын синус болгохоор юу вэ? Синус альфа гэх юм. Синус. Косинус альфа нь юу гэдэг вэ? Синусаар илэрхийлэх. Нэгээс синус байдаг. Яг үнэ. Яг одоо нэгээс сан. За нэгээс сан синус. За. Энэ болохоор синус альфа нь юу гэдэг вэ? Нэгээс сан космос квадрат. За доод маань юу вэ? Нэгээс сан.
айлтгаа маань тэнцүү. X-ийг хавах нь нэгээс нь X-ийн квадрат язгуураар байна тийм үү? За тэгвэл эндээс хоёр талаас нь арк тангс авъя. Repeat that first. За айлтгаа тэнцүү юу байна? Time with these. За ингэж гарсан уу? Арк тангс X-ийг хавах нь нэгээс нь X-ийн квадрат язгуураар байна. За энийг бүгдээрээ яалаа? Хоёр талаас нь алтан систем тавьсан тийм. За одоо тэгвэл бүгдээрээ катакс альфа функцийг синус функцээр илэрхийлээ. За бүгд төвтэй илэрхийлээ. Синус квадрат. За одоо бүгдээрээ төвтэй. Синус. За төвтэй хийгээд баяр илэрхийлсэн юм уу? Юу яриад байна? За. X-ийн зөв космос альфа болчихлоо. За одоо эндээс яах вэ? Тэгэж космос X-ийн зөв альфа гэх юм бол хоёр талаас нь космос функц аваад X-ийн зөв космос функц болно тийм. За одоо дараа нь яах вэ? Энд яасан юм бэ? Космос альфа гэдэг юм. Тэгвэл одоо бид нар яг үеийг синусаар илэрхийлж байгаа чинь синус авахыг авъя. Синусыг космосоор илэрхийлчихээр нэгээс нь космос квадрат альфа. Энэ чинь юу дээр хэвчээ? Яг үнэ язгуур ба нэгээс авах нь x-ийн квадраттай тэнцүү тийм үү? За. Нэгээс нь x-ийн квадраттай. За одоо бүгд яах вэ? Энэ бүгд дуусах байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс яг үнэ синус альфа маань эндээ тэнцүү боллоо. Эндээс яг хоёр талаас нь арксинус функц аваад за эндээс арксинус функц аваад юу юм? Арксинус. За Синус. Сотор? Yes. Эндээс нэгээс асуун. За энэ дээр альфа маань космос x-тэй тэнцүү. Тэгвэл яг космос x тэнцүү арксинус язгуудаар нэгээс нь x-ийн квадраттай тэнцүү байна. За одоо бүгдээрээ гадаагийн нэгээд хамгийн сүүлд энэ гарч байгаа шүү гэдгийг өөр өнгөөр ч юм уу дугуйлаад хийдэг байна. Пункт 2 яг гурван бүгдээр нь илэрхийлсэн. За одоо танкс пунктыг ханаа өөртөө танкс пунктыг